7 дугаар тест 29 дугаар бодлого. За сурагч номыг 4 хоногийн дотор уншиж дууссан. За тэрээр эхлээд номын бүх хуудсын 15 4-ийг, за 2 дахь өдөр бол үлдсэний 9-4-ийг, 3 дахь өдөр бол үлдсэний 11-5-ыг, за 4 дахь өдөр бол үлдсэний 6-5-ыг мөн 5 хуудсыг бол уншсан гэж. За тэгэхээр ийм бодлогыг бол бодохдоо бол ерөнхийдөө бол хамгийн сүүлийн 4 дахь өдрөөс нь бол хөгө бодчихно гэсэн үг. За өөрөөр хэлбэл үлдсэн хуудсыг бол энэ 4 дахь өдрөө үлдсэн хуудсыг бол нэг бүхэл гэж үзвэл энэ хүүхэд бол 6-5-ыг нь уншаад дээр нь 5-ыг нэмж уншсан гэхээр бол энд бол шууд өөрөөр хэлбэл 6-1 гэсэн хэсэг бол 5-таа тэнцүү гэсэн үг. За эндээс бол шууд 4 дахь өдөр бол шууд 30 хуудсыг бол уншсан гэсэн мэдээллийг бол шууд олчиж чадна гэсэн үг. За дараа нь болохоор 3 дахь өдөр болохоор 11-5-ыг уншсан гэж байна те. Тэгэхээр цаана үлдсэн нь болохоор 11-6 гэсэн үг. 11-6 маань 30-тай тэнцүү гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 11-6 бол 30-тай тэнцүү юм бол нэг бүхлийг бол олчиж чадна гэсэн үг. Тэгэхээр 6 хуваагаад 11-аар үржүүлчихнэ гэсэн үг. За тэгэхээр 55 хуудас байсан гэсэн үг. За 3 дахь өдөр бол 55 хуудас бол уншааг үлдсэн байсан гэсэн үг байна шүү дээ. За дараа нь болохоор 2 дахь өдөр болохоор 9-4-ийг гэсэн. Тэгэхээр цаана нь болохоор үлдсэн нь болохоор 9-5 гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ 55 ч юм бол 9-5-тай тэнцүү байна. За тэгэхээр 9-5-ыг 5-аас бол нэг нийт хэсгийг бол олохдоо 5 таваагаад 9-өөр үржүүлчих хэвээр. За тэгвэл 99 хуудас гарна. За энэ 99 хуудас бол 2 дахь өдөр бол нийт одоо 99 хуудас бол үлдсэн байсан гэсэн үг номны. За эхний өдөр болохоор бүх хуудсын 15-4-ийг гэсэн учраас цаана нь болохоор 15-11 бол үлдсэн гэсэн үг. За 15-11 бол 99 хуудастай тэнцүү байгаа. За тэгвэл нийт номын хуудсыг олохдоо бол 99-ийг 11-т ороод 15-аар үржүүлчихнэ гэсэн үг. За эндээс бол 133 хуудастай ном байсан баг. 135 хуудастай. За D хариу.